алсын зориг гэдэг. Энэ алсын зориг дээр бид нэлээд тэр өдөр 3 цаг сууж ирсэн юм аа. Хүн болгоны яг өөрсдийнх нь хүсч мөрөөдөж байгаа тэр зүйл нь юу юм гэж одоо санал асууж байгаа. За орчин үеийн нийгэмд бол суурин болон нүүдлийн гэсэн хоёр иргэншил байна. Яагаад жамалцаад байна? Хэлхэн байна уу? Алсын зориг гэнэ. Тэгээ энэ яг яаж харахаас шалтгаална. Энэ эхний үг нь алс гэдэг биш. Тэр нэр үг байгаад нэр үг нь олон тоонд өрцөн байвал алс болох юм байна гэдэг. Алсын зориг. Яа та хайцж байгаа нэр. Урт хугацааны хөхүүлэгт үйл ажиллагаа гэдэг. Өөрөг цадыг тамга дээр. За. Бидэд юу гэж ярьсан бэ гэхээр одоо саяны хоёр иргэншил байна шүү дээ. Суурин болон нүүдлийн. Бид нар бол нүүдэлчин ард түмэн. Бидний өөрөө уг язгуур суурь маань одоо нүүдлийн соёл байдаг. Одоо л хэдүүлээ суурин соёл иргэншилтэй байна. Гэхдээ хэдүүлээ нүүдлийн соёлын мөн чанар боёо тэр нэг ёс ухамсар ухаан гэх юм уу те жоохон бэлэгдэл та. Тэр зүйлүүдийг алдчих юм бол бид нар ер нь мөхөх юм байна гэдэг юм гаргалгаанд хүрсэн гэсэн үг. Нүүдлийн соёлол бид нар алдчих юм бол Монгол гэдэг улс өөрөө ямар ч үнцнийг болох юм байна. Өөрөөр хэлэх юм бол энд байгаа малчт маань үгээрээд байхгүй болчих юм бол одоо бид нар Монгол өөртөө Монгол гэж хэлэх ямар ч үндэсгүй болох юм бэл. Одоо бидний гол ондоошил ялгарл тэр сэтгхүйн онцлогч нь өөрөө энэ нүүдлийн соёлоос бүрэн хамааралтай улбаатай болж таардаг гэж болдог. Тэр энийг яаж суурин соёл иргэншилд нийцүүлэх вэ? Алдахгүйгээр. Одоо л ингээл алхам малмаар хугацаа өнгөрөх тусам дороотоо л алдаал. Нийгмийн тэр шаардлагаас болоод хүн болгоны сэтгхүй ингээл багаар өөрчлөгдөөл яваад байгаа. Энэ хിവэрэ байх юм бол газар нутагтаа үлдэж болно. Гэтэл бид нар хинч биш. Өөртөө ямар ч үнц нэгөө бусдыг ингэ шууд холборсон өөртөө итгэлгүй те соёлгүй үнцэнгүй хинч биш болох юм байна гэж хараад байгаа учраас нүүдлийн соёлыг шин эрдний нүүдлийн соёлыг бадраана гэдэг юм өөрөө дэвшүүлж байгаа гэсэн. Тэрэн дээр бас олон юм ярьж болно. Олон юм нэг нь ярих уу? Нэг тэнэг санаа бууж ирлээ тэнгэрээс. Хэрвээ бид ингэж ярьдээ шүү дээ. Нэг мал гэлээ хамаалаа гэл. Тэгээ мал гэдэг утга санаагаар нэг тэнэг гэж хэлж болж байна. Хэрвээ зөндөө их тэнэг хүн цуглаад чуулаад ирэхэд тэр хүмүүсийг ингээд өдөртөө залаад явж байвал тэр залж байгаа хүн малчин хүн болох. Жох муухай санаалаа гэхдээ бас бодвоштай л нэ. Гэтэ тэр малчин өөрөө монгол хүн баймаар шүү дээ. Тэ? Тэгэх юм бол асуудалгүй байхгүй. Одоо малчин одоо баг төрийн хүмүүс үү те? Малчин. Хэрвээ одоо нүүдлийн соёлыг алдчих юм бол бид нар мал болоод одоо магадгүй малчин одоо Монгол төрийн хүмүүс баймаар байгаа. За алсын зорилго маань ерөөсөө л шинэ эрдний нүүдлийн соёлыг бадраана л гэж байгаа. Одоо жишээлх юм бол зүгээр амьдрал дээр буулгах юм бол ядахнаа одоо энэ соёлын талаар бас их юм ярьж болж юм л да. Одоо нүдэнд үзэгдэх байдлаар илэрч болно соёл гэдэг маань. Бидний хувцс, хунар, царай зүс бие авч байгаа байдал. Дотор талдаа бас соёлын тухай утга агуулга байна. Урдун ухаан дээр байна. Ер нь л нэг 3 төвшөнд авч үзээд байгаа шиг бас. Ерөөдөө зан чанар, араншин дээр бас соёл нь илэрдэг. 3 дахь төвшин нь болохоор итгэл үнэмшил дээр. Итгэл бишрэл Иесус Христ одоо буддизм шүтэж байгаа юм бол бас нэг юм өөр соёлтой байх боломжтой харагдав. Тэр энэ 3 төвшөнд бид нар төвшин маань өөрөө нүүдлийн соёлоос холбоотой хэрэгтэй. Одоо яг зүгээр хамгийн анхны шатны нүдэнд харагдах үйс байдал дээр хэдүүлээ ядахнаа Монгол утсаа
энгийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжилж дадмаар байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь ямар эко ард юм бэлээ. Одоо ойр зур юм амархан эвдэрч гэмтэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэмээр байгаа байхгүй. Байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж дадмаар байгаа байхгүй. Ядахна. Энд чи өөрөө энэ нүүдлийн соёлын мөн чанар, гол ухаан гэж хараад байгаа учраас энийг эхний ээлжинд зүгээр нүдэнд харагдах үс төвшөнд байлах хэрэгтэй болж тарагдах гэсэн үг. Одоо манай золбоо маань гой бүтээгдэхүүн хийдэг, гоё чимэглэлээ, хувцсаа өөрөө хийгээд өмсчдөг. Одоо бид нар маш олон хувцсуудыг ээлж дараалан сольж өмсөж байгаа шүү дээ. Энд чинь бидний соёлд нийцэхгүй байхгүй. Чи байгаль экологт хортой байхгүй эцсийн дүндээ. Чанартай ерөөсөө хитэн бүтээгдэхүүнүүдийг л хэрэглэдэг болмоор байна. Тэнийг. Тий. Одоо амар байгаа байхгүй ямар ч ямар хувц өмсөх үү гэдэг санаа зовхгүй. Шууд дараагийн биднээс нэг алхмаар шууд төрүүл сэтгэх боломж үүсэж байгаа байхгүй. Шууд өнөөдөр юу хийх вэ? Хувцад нь санаа зовхгүй. Чиний бодол чинь болохоор шууд өнөөдрийнхөө төлөвлөгөө чухал зүйл рүү анхаарал хандуулах боломжтой. Миний болохоор за ажилдаа гарахдаа юу өмсөх вэ гэл ихний бодол маань тэгж таарч хөглөө босоод чи өөрөө хоцроод байгаа байхгүй. Эцсийн дүндээ. Эхнээс санаа авсан гэвэл Стив Джобс тэгээд Марк Зукерберг тогсож. Чухал юмдаа анхаарал хандуулж чаддаг байсан байна ер нь манай соёл. Бас ер нь хэлэх одоо зүйлүүд маш ихтэй авах санаанууд бол маш ихтэй нүүдлийн соёлын гол нь мөн чанар талаас нь. Одоо шууд ингээд нүгэд явчих. Яа бүхэн болгоныг мал хариул гэвгүй шүү дээ. Энэ чинь өдөр тутмын амьдрал дадал зуршилтаал гол агуулгыг нь амьдралдаа хэрэгжүүлээч л гэж хүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд магадгүй 10 20 жилийн дараа хүн болгон Монгол сэтгхүйтэй одоо Монгол бүтээгдэхүүнүүдэд хэрэгэлдэг байгаль ээлтэй чанартай тэгээд итгэл үнэмшил зан чанарын хувьд ч тэр ёс журамтай засагтай хоорондоо эвтэй найртай. Гэтэ энийг бол манай хийцэн хаа маань бол маш гоё тодорхойлж өгсөн шүү дээ. Эцсийн дүндээ бол тэр л нэг 16 настай онгон бүсгүй нэг цахаас нөгөө зах хүртэл алт тэврээд явхад ямар ч аюул ослгүй хөрөх тийм л амар амгалан орчин нэг л бүрдүүл. Гэтэ шууд ингэж хэлэхээр жоохон холд санагдчих магадгүй. Надаа яг зүгээр энэ дэр нэг жоохон шүмж хэлэхэд байгаа шүү дээ. Тэр Манюсын өрөө бол нүүдэлчин орчин цаг үеийн нүүдэлчин соёлыг бадраана гэж байгаа юм та. А тэр Чингис хааны хэлсэн нь бол түрүүний хэлсэн шиг тэр 16 настай онгоохон улсын нэг өнцгөөс нөгөө өнц рүү алт тэгээд явхад хинч гар халдахгүй гэсэн та. Энэ хоёрын ялгаа нь юу гэхээр нэг нь яг нөгөө үр дүнгийн яг тод жишээ нь харж болохгүй барьцтай. А нөгөөх нь гэхээр их хизээ бадрах юм те. Бадарч юм уу, бадраагүй юм уу яасан гэдэг мэддэхгүй. Тийм болохоор яг нөгөө энэтэй холбоотойгоо аяанда яг энэ чиглэлээ барьсан нүүдэлчин соёлыг бадраана гэсэн тийм чиглэлээ барьсан гэхдээ барьцтайгаар тэрийг тодорхой болох хэрэгтэй болов гэж бодод энэ Чингис хаан шиг. Тэр бол жоохон дараа л хэлдэг. Янд бол болох ах гэж бодож байна. Тийм зөв. Эхний ээлжинд бид тухайн үед ярихдаа өөрсдөө үлгэрлэж жишиглэх байдлаар мичэд болох байдлаар үзүүлж харуулъя л гэж яриад байгаа. Тэгээд манай золбоо маань тэ эсвэл хэдүүлээ клубийнхаа уулзлан дээрээ сайхан Монгол хувцас өмсөөд тэ өөрсдийнхөө бүтээгдэхүүн чанартай бүтээгдэхүүнээ хэрэглээд тэгээ энэ маань өөрөө гадны хүмүүсийн нүдэнд тосон тэ ямар гоё юм бэ гэдэг юм мэдрэмж сэтгэл зүг нь өдөөгд өгчих юм бол хүссэн өсөөгөө давалгаалаад ирнэ гэж хараад байгаа. Одоо шууд ингээд өөртөө хэрэгжүүлэхгүй байж ич ингэдэг гэдх нь утгагүй байна. Нэг мичэд болох, жишиглэх, үлгэрлэж чадахгүй бол өвлөх хэрэггүй гэж байгаа шүү дээ. Гол зарчим бол. Хин анх нэг үлгэрлэж жишээ бас мэдгүй. Үгүй биш. Жавхлах. Гаднах үзэмжийн хүнд те. Үзэмжийн тийм сэтгэл. За алсын зорилгыг бол бидэд ингэж ирсэн юм аа. За одоо яг бүтцтэй холбоотой тоглоомын дүрм одоо жайг гэхүү, засаг гэхүү
энтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. За ирээдүйд одоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд, борлуулалт хийгээд, арилжаа хийгээд ирэхээр хэдүүлээ орлого олно, тэндээсээ ашиг гарна. Тэр ашигыг нэг хүн авах юм уу, хоёр хүн авах юм уу, хэн авах юм, ямар зарчмаар авах юм, яавал авах юм гэдэг ийм асуултанд хариулахгүйгээр урт удаан хугацаанд цаашаа явахгүй гэсэн үг. Хүн болгоно идэх хоол хэрэгтэй, өмсөж зүүх хувцас хэрэгтэй, мөнгө гэдэг зүйлийг, ашиг гэдэг зүйлийг бид нар үзэн ядах хэрэггүй. Үзэн ядах юм бол цаашаа биднээс төлөөлөл алга болно. Гагцхүү зөв харилцаж сурах хэрэгтэй гэсэн үг. Зөв зохистойгоор. Мөн хохирлоо бас яах юм. Магадгүй бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дампуурч болно. Алдагдалд орж болно. Бид нар өдөрлөг зохион байгуулад алдагдaltaй ажилласан шүү дээ. Тэр алдагдлыг хэн хариуцах юм? Хэрхэн яаж хувааж хариуцах юм? Одоо өдөрлөгийн алдагдлыг бол одоо миний гарч ирсэн хөрөнгө оруулалтаар л хариуцж байгаа байхгүй. Өмнө нь бол тэндээс бол алдаглаа нөхөө явсан. Одоо цаашдаа хэдүүлээ бултаараа хариуцмаар. Зөв зохистой системтэйгэр.